Өнгөрсөн 3 жилийн дунджаар манай улсын хил гайлын 28 бомбдор 670-аас 700 мянган хүн зорчин өнгөрсөн байна. 700 мянган зорчин явагчдын дунд бүгд найрамдах Монгол Ард улсын хууль зарилгаар дархлагдсан түүх соёлын болон ан агнуурын хуулийн зарим заалтуудыг зөрчиж, өв дээдсийн хурц соёлын ухаан уран гараар бүтээгдсэн өчтөчнөө нандин дурсгалт зүйлийг нуун далдалж хилийн чандад гарган бүрлэгэн үгүй хийх гэж байсан олон гэмт хэрэг илэрсэн юм а. Сайн байна. Танаа гэж байна. Хөрөнд эмнэлгийн байгууллагын туршлагад гараа явж байна. Юмон адилхан Москвад очиж амархаар явж байна. Хоёулаа Москвад сурдаг. Ухамсар дорой хүмүүсийн энэ мэт үйлдэл манай гайлчдын сонор соргог хараанаас мултарч чадаагүй. Манай улсын гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр улсын хилээр нэвтрэх зорчин явагчдын тоо жилээс жилд өсөж байгаа юм. Одоо улсын хил дээр 28 гайлын байгууллага ажиллаж энэ улсын хилээр нэвтрэх бүх төрлийн тээврийн хэрэгсэл зорчигчид ачаа тэшээ гайлын бүрдүүлэлт хийж улсын хил нэвтрүүлж байгаа юм. За өнөөдөр энд би зорчин явагчтай холбоотой хэдэн зүйлийг холбогдуулж хэлье. За гадаад дотоодын иргэдээс манай улсын хууль тогтоомжийг зөрчиж контрабандын аргаар түүх соёлын үнэт зүйлсүүд ховор анганы арьсыг валютын үнэт зүйлсийг улсын хил нэвтрүүлэх орондлого тасрахгүй байгаа нь мэдээ судалгаанаас тодорхой байна. Энд гадаадын иргэн чангараад гэгч 1986 оны эцсээр манай улсаас явахтан өндөр гэгэний одоо өөрийнх нь гар хийц нандин хийстэй бурхан мөн одоо ийм төрлийн 30 гарын бурхан их хэмжээний өндөр сурстай мөнгөн эдлийг авч явах гэж байсан одоо манай ажлын шалгалтаар илэрсэн байна. Нөгөө талаар түүх соёлын үнэт зүйлсийг нуус аргаар нэвтрүүлж гарахын тулд цалгаж гэмтээх, эвдэх, нугалж хуулах, сэвдэг сэтгэлээр хандах ажиллагаа байгааг энд дурдхан зүйтэй юм аа. Гайлын хууль тогтоомжийн зөрчлийн ихэнх хувийг ангийн хуулийн хууль тогтоомжийг зөрчсөн ийм одоо тохиолдол их хэмжээгээр илэрч байна. Энд бол одоо хандан энэ улаан номонд одоо бичигдсэн ирвсийг одоо хэлж болох юм. Иргэн Тоонов 1986 онд манай улсаас явахтан ирвсний ариас 5, шилүүсний ариас 5, мөн одоо 370 таргын ариас мөн нэлээд олон хэмжээний үнэг ярсны ариасыг одоо нуус аргаар авч явах гэж байсан илэрсэн байна. Гайлын хуулийн тогтоомжийн дагуу хурааж саатуулах бол нэг асуудал юм л да. Эний сан одоо ан агнуурын хууль, соёлын дурсгал зүйлийг хамгаалах хуулийг зөрчиж, дамлаж худалдаж байгаа энэ эздийг тогтоож чадахгүй байгаа нь өрчил цаашид өргөдөх бололцоог болгож байгааг дурдах хэрэгтэй юм байна. Олсон юу л гэрч 82 чирхэг бүхэнгийн эвэр авч явсан байна. 82 эвэр. Энэ нь одоо 41 одоо зэр бүхэнгийн эврүү гэж ойлгогдож байсан. Гэтэл мэрэгжлийн байгууллага одоо энийг тогтоохтон 53 одоо бүхэн алагдажээ гэж. 20-т одоо алагдажээ гэдэг нь одоо тогтоогдсон байна. Тэр ингэж давхар одоо хууль дүрм зөрчиж байгаа энэ явдал нь бол
манай иргэдийн эрхийн хүмүүжлийг дэвшлүүлэх талаар хууль хяналтын байгууллага сохиож байгаа ажлын өрнөлөө хамтын ажиллагаа хангалтгүй байгааг бас болж байгаа нь одоо энэ талаар одоо намын төв хорооны улс төрийн төвчнөөс хөлбөрийн бус орлоготой тэмцэх талаар саяхан гаргасан тогтоолж энийг одоо онцлон тэмдэглэсэн байгаа юм аа. Та бүхэн улсын гайлын хэрэг эрхлэх газрын дарга Минжингийн ярихыг сонслоо. Одоо гайлын ажилтан Оюугийн ярихыг сонсцгоё. Та бүхэн маш чухал сэдвээр кино хийж байгаад бидийг талархаж байна. Учир нь төг соёлын дурсгал зүйлийн үндсэнийг манай зарим иргэд дутуу ойлгож, эдгээр үнэтэй зүйлийг гадаадын иргэдэд худалдах, бэлэглэх, элтэй ойлгохгүй зүйлээр одоо солих зэрэгээс болж гайлын үзлэх шалгалтаар төг соёлын дурсгал зүйлийг хэмжээтэйгээр илэрч байдаг юм а. Жишээлбэл өнөөс нэг дурдвал гадаадын иргэн чээгч 1986 онд авч явсан зүйл нь мөнгөн цогц, бурхан, гуйлан хэв, тахил, эртний зэс мөнгө, зэс очир, цагаан мөнгө, гуйлан бопер, гуйлан зоос, очир, хатгамал, зэгт намал, янз бүрийн бурхан 10 гаруй илэрч байлээ. Эдгээрийг энэ хүн хүүхдийн тоглоом бамбрууш, хүүхэл, сармагчин дотор хийж авсан юм а. Эдгээр илэрсэн зүйлийн дотор манай нэр туран бүтээлч, өндөр гэгээн зан азрын бүтээл байсныг мэргэжлийн хүмүүс тогтоосон юм. Ингэж манай зарим иргэд хувийн ятцуу сонирхлыг үрдэл болгож нийт ард түмний өмч болсон төг соёлын үнэтэй цайтай ховор нандин зүйлсийг гадаадын хүмүүст өгч хил хязгаар давуулан гаргах явдал байсаар байна. Улаанбаатараас Москвыг 564 рейсийн очередь ажиллагаа дуслаа. Внимание! Заканчивается регистрация билетов и оформление багажа пассажиров, вылетающих рейсом 564 Улан-Батор, Иркутск, Москва. Москвыг 564 рейсийн очередь бүртгэлийн ажиллагаа дуслаа. Улаанбаатараас Москвыг зарчигчид 1-р давхрын явагцаар дорно. Улаанбаатараас Москвыг зарчигчид 1-р давхрын явагцаар дорно. Внимание! Просим пассажиров, вылетающих рейсом Улан-Батор, Москва, пройти на посадку. Бид замын үед бомтод ирээд байна. Өргөсөн тангарагта үнэнч олон арван гаалчдын нэг Санжимятавтаа уулзаж илрүүлсэн хэрэг зөрчлөөсөө ярьж өгөх хүссэн юм.
1984 оны 8 дугаар сарын 20-нд Москва, Улаанбаатар, Бээжингийн олон улсын галт тэрэг хилийн зам үйл бомб төрсөн. За суудлын шалгалт зогсормаараа явагдсан. За шалгалтын явсад сүм юу л өгөгч 60 гаруй мэс тачаа шалгуулсан юм аа. За энд улсын хилээр нэвтрүүлгийг хоригдсон буюу норм хэмжээ хэтэрсэн 50 гаруй мянган төгрөгийн эзүүл хураагдсан юм. За энэ эзүүл хураагдах явсад шалгуулаагүй ачаанаас 10 литрийн бетонтой зүйл авчиж шалгуулсан ачаанд авчиж хийсэн зарчигч. За үүнээс анхны сэжиг төрөөд энэ зүйлийг задлж үзэхэд дотроос нь цацаасан өөхөн тус гарч юм аа. За энэ өөхөн тусыг бид эрентрийн аппаратанд хийж үзсэн. Өөхөн тусан дотор бол эрентрийн аппаратанд харахад ийм 3 одоо гонцгой альбертийн хар юм байсан. За энэ хар юм нь бол утгатай зэрэг хар дааванд бооцсон гадуур дотоороо гэлгал цаасан бооцсон ийм зүйл байсан. За энэ үл юу байсан гэхдээ зэрэг хятадын хар дугар буюу яншгаа гэж хэлдэг ийм 150 ширхэг байсан юм аа. За манай гадаад харилцаа өргөжхийн хамт дэлхийн янз бүрийн орны хүмүүсүүд манайд янз бүрийн зорилго чиглэлээр их хэмжээтэй ирж байна. За эдэнд бол сонирхгүй зүйл гэж байхгүй байх юм. Жишээлбэл одоо манай жирийн байгалийн чулуунаас атга шороо нэг ширхэг үндэс нарч хүртэл одоо тэдний анхаарлыг ихэхэн татдаг байх юм. За жишээлбэл усан болор утаа доллар гэдэг байна. Усан болор бол энэ боловсруулсан 1 квадрат сантиметрийн манай нисхэн усны холбооны 1 жилийн хэрэгцээ хангаж чадах жишээтэй юм. Энэгээр бол одоо үнэтэй зэнтэй зүйл гэдэг юм. За ер нь сонирхолтой зүйл байдаггүй жишээ бол энэ байна. Америкийн Генрих гэдэг хүний авчирсан зүйл хөсрийн лаад данхны цор хайрын шаадангийн хагархай залын эндийн зааврын чулуутсан өндөгний хэтэрхий гэх мэт ийм зүйлүүд авч явж байгаа жишээ. За энэ цоож энэ бол одоо 16 7 дугаар зууны үед хийсэн ийм цоож манай одоо бас зөвхөн тусгай зүйл нисхэн угсан дээр 2 цаг гарах болохдоо энэ зүйлийг олж авсан байх хэрэгтэй. Тэгэхээр манай иргэн зарим иргэд бол одоо өөрийнхөө материалынхаас болж өөрийнхөө орны одоо нэмэлт зүйлүүдийг гадаадын хүнд ирэмэрэн жижиг сажигхан зүйлээр өгч байгаа явдал бол үнэхээр баримттай байгаамаа. За ингээд төгс соёлын дурсгал зүйл олны хэлж болно. За энэ дашим гэхэд л 14-р зууны үеийн манай монголчуудын гар орлоо хийсэн маш үнэтэй зүйл. Энэ үний мөн гадаадын нэгэн удаа нууц нарийн аргаар авч авах гэж байсныг бид олж авсан юм. Одоо энэ үнийг аваад музейдээ шилжүүлэх юм аа. Замын үеийн гайлын хорон дарга тунцагдлын ярихыг та бүхэн сонслоо. Уд найрын Монгол Ард улсын гайлын ирэх газраас манай музейнүүд шилжүүлэн өгсөн зүйлээс төгс соёл урлагийн өндөр ач холбогдолтой 600 гаруй бүтээлийг музейн бүртгэлийн дунд түнээр үнэлэхэд 100 гаруй мянган төгрөг болж байна. Энэ бүхэн бол дахин давтагдшгүй ховор нандин зүйлсэн харь хүний гарц өгч улс нийгэмд охирол учруулж байгаа хэрэг юм аа. Жишээлбэл хэлэхэд сүүлийн 10 жилд төгс соёлын хууцны дурсгал зүйлийг хэл давуулан гаргахаар оролдож байгаа манай гайлын ажилтнуудын сонир соргох ажиллагаанаас мустарч чадаагүй хураагдсан зүйл үлэмжхэн байна. Түүний дотроос 18 19 дугаар зууны үед бүтээгдсэн сувдан чимэглэлтэй торгон утсан хатгамал ам цаасан шуумлаар маш уран гоё хийж өнг яган бодсон гомб уулаар цотгож урлаад алтаар шарж бүтээсэн богд зонковын хөрөг баримл мөн ой зэс хүрэлзэг материалаар хийсэн төрөлөрийн борхот хаш чулуугаар сэлж хийсэн арслан цагаан өвгөн ариширээр үндэсний кэ угалж урлаж бүтээсэн зэрэг мянга шахам дүүх соёл урлаг ухсаатын зүн шилдэг бүтээлүүд байгаа юм аа. Музей удирдах газрын дарга Даваа самбуу бидэнд ингэж ярьсан юм. Саяхан Улаанбаатар хотны олон улсын гайлын дарга нарын 28 дугаар баг хурал амжилттай хурлаж дууслаа. 1974 онд болсон гайлын дарга нарын хурлаас хэрвээ түүх соёлын дурсгалт зүйл нэг улсаас нөгөө улсад нэвтэрсэн байх юм бол
үн төлбөргүйгээр буцаан өгч байх хэлэлцээрт социалист 7 орны төлөөлөгчид гарын үсгээ зурсан билээ. Дахин насжилтгүй төв соёлын дурсгал үйлийг хэлийн чандад гаргаад оронд нь манай иргэд юу авчирж байгааг харъя л да. Утал, хувцас, бах, үсний хавчаар, нусны алчуур гэх мэт өнөөх шунын шохойрхож авчирсан зүйл нь энэ шүү дээ. Гэтэл гадаадын иргэд манай үзэл сурталд харш, ном сэтгүүл, видео бичлэг, хортын шавж агуулсан янз бүрийн ногооны үр, үе удмаар нь үргээ болгодог эм авчирч байгааг харьцуулан хараад бодлоо. Жишээ нь 500 г вандууны өрөнд 8000 гаруй хортын шавж агуулж авчирсан нь энэ байна. Манай ард түмний эрүүл мэнд, газар тариаланд ихээхэн хохирол учруулах зорилготой байсан нь судалгаа шинжилгээгээр нотлогдсон юм. Гадаадын нэг иргэн манай батлан хамгаалахад хэрэглэж байгаа 5 төрлийн бууны сум авч гарах гэж оролдож байсан нь илэрчээ. Хүн ардаа сонор соргог байгтун. Хэрвээ бид түүх соёлын дурсгал зүйлээ хэлийн чандад зөөгөөд байх юм бол хэнд юугаан үзүүлж, юугаараа бахархах юм бэ? Хэрвээ бид дэлхийд ховордсон ан амьтан үзэсгэлэнт байгалаас үүдгээд байх юм бол хэн эх орныг минь зорж төв алгасан жуулчлан ирэх юм бэ? Хэрвээ бид л эх орноо хайрлахгүй юм бол бидний өмнөөс хэн ч эх орныг минь хайрлахгүй гэдгийг санагдав.